Зэвсэн төгөр хэдүүлээ эргэн ирсэн хөсний цэргийн дараагийн парт буюу парт 3-оор уулзж байна. Парт 2 дээр манайхан бүгд 10,000 лайка дарааж гүйцээсэн учраас дараагийн парт нь орж байгаа шүү. Тиймээс юуны түрүүнд баярлалаа гэж хэлхэн зүйтэй. Өөр нөхцөл хэлэхэд зурагтномцыг.com, зурагтномцыг.net, manga.cg-ийн гээд эдгээр 3 холбоосоор ороод хүссэн зурагтнамаа өндөр чанараар хүлээн авч уншаарай. Алин гарамж орсон болно шүү. Тэгэд өөр нь хэлээд ахын байхгүй болохоор шууд гол зурлаг орцгоё. Өмнөх партер манай хүн сүйт бүсгүйгээд байсан хүний мэддэг бөгөөд тэр сүйт бүсгүй нь шулам гэдэг очтой урагч хүүхэн байдгийг мэддэг штэ. Тэгэнгүүтээ бэлэн дагадсан туслагтай хандангуудаа аав хизээ ирэх юм бэ гэсэн аав нь 7 хоногийн дараа ирнэ гэдгийг нь хэлдэг. Тэгэд энэ мэдээний сонсонгуудаа шууд л Рифолти улс буюу Америкийн байга газар руу явахар болно. Яг ямар шалтгаанаар явж байгаа вэ гэхээр мөнгө авахын тулд. Өндөрлөл нөгөө Америкэд байсан Рифолт хаан тос руу шилжих бөгөөд тэгсэн нэг хүүхдэд өөрийнхөө гутлыг тавиад өгч байдаг шүү. Хэрэв манай газар нутаг дээр хөл нүцгэн хүн явах ёстой бол тэр нь бий гэд ер нь нэлээд сайн хүн юм шиг байгаа. Үргэлжлүүлэн ард байсан хитэн зэрэгтэй хандаад эднэрт хоол хүнс болон хорогдох байраар хангах гэд нөгөөдөлгөө баярлуулад эргээд өөрийнхөө цэцэрлэгт хүрээлэн дээр ирдэг. Дэнжин нэг хүн өнөөдөр сайн ажиллаа гэдэгтэй. За энэ хүн хин бэ гэхээр Америкийн бие хамгаалагч ба хөлөгөтөр Бернап. Түүний хөлийг хугаж байх зурдаа миний яв өөрийнхөө газар нутаг дээр хүмүүстэй өргөлж үг тугуй түүнийг үгийг дагдаг дуулууртай байхыг тушаасан. Гэхдээ энгийн хүмүүс гэдэг чинь тэднийг дулаан бас сайн холоодог хүмүүсийг л дагдаг юм. Үүгээр та хүмүүсийн зэрэг сэтгэлийг булаахал болно. Энэ ирээдүйн залгамжлагч таны хувьд гарц саагүй давуу тал болох болно эзэнтэй. Гэсэн одоо яаж байгаа мэдэхгүй шууд л өөрийнхөө хөлийг нүүрэн дээр наснаа хойд зоогийн хамгийн шилдэг сэлэмжинтэй хийсэн тулаан яг юу болсон? Өршөөгөөрөө хэрэг цайгүй анхаарлаа суугдах хэрэгтэй байсан юм. Хэрвээ би ялсан бол хүмүүс танд анхаарал хандуулж магадгүй байсан гэдэгтэй. Та өөрийнхөө сарвог гарах болоогүй байна. Би бол таны сэлэм шүү дээ. Яснэ хөлн дээр л үнсэж энэ төр. Мэдээч. Би шамаг өсгөх гэж маш их зүйлийг зарцуулсан. Чамд сул дорой байх хэрэг байхгүй шүү дээ. Хөдөлгөөний тухайд юу болж байна? Хэрэв та Артикодын хөдөлгөөний холбооны тухай ярьж байгаа бол санаа зовх хэрэггүй те. Пер дүнд болсон оркуудын дайралдар хагас сүүцэн араадуудын харуулын баазыг сэргэн босгохтой шигдэж буй бүх материалын манай хөдөлгөөний холбоогоор дамжуулан хутан авч байгаа. Тиймээс эдийн засагт нэлээд үерэг нөлөөтэй. Үндсэндээ бид жил бүр каунтер фолдын фермунд явуулдаг бүх тусламжийн хөрөнгийг буцаан нөхөж байгаа. За тэгээ саяны ярьсан яриа байгаа байдлаас нь харахад худлаа дүр үсэгдэг ард нь байсан жинхэнэ шулан байгаа байхгүй юу? Удалгүй тэр хоёрыг сууж байхад нь галнаас нэгэн үйлчлэгч нь хурж ирснээр хаалган дээр гэсэр эзэнтэн хурж ирсэн гэдгийг нь хэлдэг. Дэнэ хулгайч яг яах гэж ирсэн бэ гэхтэн худал дааны талаар ярилцах юм байна гэсэн нөгөө хоёрын царай сонирн болж байдаг. Дөрвөлөл зочны өрөө өргөжж нэ. Зочны өрөөнд манай гэсэр хэдийн хүрээлж гисэн байх бөгөөд удахгүй төрсөн өдөр чинь болох гэж байгаа учраас би чамд нэгэн бэлэг авсан юм аа. Тэр нь яг юу байдаг вэ гэхлээр би худалдаачны холбооноос үүнийг сонгосон юм. Өндөр сайхан шүү. Одооноос эхлээд тэндээс цэцэг худалдаж авч явахаар болсон. Нэр нь юу байлаа? Арктим худалдаачны холбоо байсан баха. Гэсэн нөгөөх нь би чиний яг юу гэх гээд байгааг ч юусоо ойлгохгүй байна. Гэхдээ бэлэг чинь хүлээж авсан болохоор одоо явлаа. Баяртай. Ингээ яг явах гэхтэн Amelia Riffold. Ингээ чи тодорхой хэмжээний дарамт өгөхөд нөгөө Amelia нилээн гайхна. Энийг дарамт чинь юу вэ? Миний өмнө нь бараг ярьж чаддаггүй. Тэр залуугаас гараад байна уу? Буюу манай гисрээс энэ аваараа гараад байгаад нэлээд гайхнаа. Тэгээд манай гисэр хэлэхтэй. Надад яг үндэ 10,000 алтан зоос хэрэгтэй байгаа. Яг тэр нөгөөдөр болохоор нэлээд гайхдаг. Жиш одоо сүйд үзгөөс хэмжээний мөнгө асуугаад байгаа юм. Пер ч юм нэр хүнд онно гэдэгт нь итгэлтэй байна гэсэгт нь манай авинтэй ямар ч холбоогүй. Эцэс чи надад ерөөсөө гэлэг бодлого байгаа үсттэй гэж шууд л тулгачдаг. Нөгөө Амели чи ерөөсөө хэлэх үгүй болдог бөгөөд чи яг юу гэх гээд байгаа юм? За би чиний үгсээ цаа санаагч мэднэ. Чи зүгээр л Рифолд хаант улсыг өөрийн болгохын тулд энэ тэнд өөрийнхөө хүчийг тарааж байгаа үсттэй. Энэ бүхнийг чи мэдгүй гэж бодоо юу? Наадах чи тоглооморч гэсэн хэлж болохгүй штэ. Гэхдээ гисэр нөгөөдгөнт чинь энэ утас чинь би хадгалж болж чадна. Гэхдээ эндээс хоосон гартаа гарах юм бол буюу 10,000 алтан зоос өгчих юм бол энэ утас чинь хадгалнаа гэхэд байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөө урд нь хөл мөлийг нь үнсээд байсан нөгөө залууга дууддаг. Энэ залуу нь болохоор энчийн нь бүр маш чадварлаг сэлэмчин гэдгийг бид нар мэдж авнаа. Тэнгүүтээ хэрвээ намайг алчих бол дайн тэгнэ гэдгийг мэдж байгаа үсттэй. Надад хамаагүй. Чи зүгээр л Амелия буюу над руу дайрсан нэг залуу болно. Тэгэд хөлөг өтрийн гарт амиа алдсан. Энэ яагаад болохгүй гэж. Гиснээ хажуудаа байсан залуу та ал гэсэн тушаалыг өгнө. Хэрвээ чи ингэж тогломоор байгаа юм бол
Надад нухацтай хандхаас өөр ямар цонголт алга. Ингээд бэлэн байдалтай орох гэхдээ ардаас нь шуудалд нэгэн залуу цонхоор дайраад ороод ирнэ. Ихтэй энээс нь манай гисэр амархан гэж нь болоод нөгөөдгийг чинь зогсоолж чаддаг. Тэгээ үүндэр болохоор нөгөөдөл чинь хүлээж гайхаж байгаа штэ. Дэмартаач өргөдүүлэн нөгөө хүлэг дотор гэдээсэн залуутай толдог бөгөөд чи надад ингэж ивэлдэг зан гаргадаг юм уу гэхтэн. Та өөрөө л хэлсэн. Ийм хүмүүстэй анхаасаа ивэлдэг харьцах ерөөсөө хэрэггүй байдаг юм гээд манай хүн рүү гиндүүлэн дайрах гэдэг боловч нөгөө дайралтаас нь амархан гэгч нь болонготой өөрөө хөлөөрөө түлхэж зайга барьж чаднаа. Залуу үсэнтэн гисэр түүнийг ярахаас өөр юм хийж чаддгүй ямар чадваргүй нэг ингэ сонсож байсан юм байна. Ихтэй тэр лав анхлан сарвалцаагч биш болол тэ. Бернап чи юу хийгээд байгаа юм? Наад эргүүтэйгээ ингэж тултаад л гадагтай. Хуурдан түүний толгойг надад авчир. Өөрийгөө миний сэлэм гэж тодорхойлоод байгаа юм бол. Гэт нөгөө залууд чинь маш хүчтэйгээр анхааруулга өгдөг. Би таныг ормыг хугалахгүй гадагтай. Хүрээдрэг гээд манай гисрийг өргөжлүүлэн тулаан дууднаа. Би танд ийлдэг хандсан. Ихтэй та үнэхээр юмгэр байгаа бол хүслээр тань болъё. Гиснэ манай хүн рүү шууд л дайрдаг бөгөөд гисэр жаахан үндэд амжнаа. Учир нь юу гэхээр нэлээд хурцтай гэдгийг мэдж авдаг. Ээж дараалан хариу өгөлгүй айхтар дайрахад нь хажууд нь зогсож байсан нөгөө Амелия чинь гисэр хог шар гэж дуудагддаг байсан хүн яг яаж Бернаптай энэ тэнцэн тултаад байгаа юм. Наан манай хоёр яг л энэ тэнцүүгийн тулдаж байдаг бөгөөд гэхдээ нэг алдаа нь манай гисэр яаж хүчтэй дайрсан энэ хүн нь манаагаараа өөрийгөө хамгаалаад дайралт нь ерөөсөө нөлөөлдөггүй маа. Тулааны улмаас гисэр сэлмээ алдаг бөгөөд хойшоогоо яг зайга аваад зогсож байхад нь тааж үнэхээр гайгүй юм гэж. Яг хүнтэй тулдаж байж л түүний чадварыг мэддэг гэсэн үнэн бож таарлаа. Би таныг дутуу үнэлж байсантай уушлаарай. Гэхдээ одоо та амьд байх хугацаа чинь энэ хүрээ дуусаж байгаа бололтой. Гисэр сэлмээ суглаад яг дайрах гихтэн үгүй дээ. Чиний хэл дууссан бололтой. Ингээд нөгөө маанагаар утас ашигладаг гэдээсэн чадвараараа өөрийнхөө сэлмийг нөгөө Бернаби чинь дагцсан тус газар нь цохоод урдаас нь өвдөглөж орхино. Йоо, тэрсаа яасан бэ? Бернап гисэр нөгөө Амелиан түнд нэлийн саран завж харагднаа. Ямар тач өргөжлөлөн түн сөхөөгөлгүй дайрдаг бөгөөд өнөөх дайралтаас нь ямар тач өөрийгөө зайчилж чадна. Хатагтай. Та эндээс гарах хэрэгтэй юм шиг байна. Би энэ байдлаараа таны аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй. Одор нь сөхөлч би бүх зүйлийг гаргах болно. Наадахыг чинь л харахыг хүсэж байлаа. Би удаан хугацаанд ийм сонирхолтой өрсөлдөгчтэй таарсангүй. Буюу одоо л тулаан жинхнээсээ өрнөх гэж байгаа. Ямар ч тач саний хийснийхэн дагуу Амелия гараа зуухтнаа. Ирмэ булгаач яаж юм богино цайнтай ийм их мэдээлэл зөвлөж чадав. Бас оркуудтай хийсэн тулаан дүүгээ хамгаалагчдаас аварсан мөн Реголд хаан тулсын залгамжлагыг ялсан энтер. Түүнийг өмнөх хэмжээлээр дүгнэх юм бол энэ бүхэн худлаад байх хэвээр. Ядаж байхдаа миний байрлуулсан хамгаалагчид хайчиж байгаа. Ингээд нэг өрөөрөө яваад орохтон тэнцэн нь бэлэндээ ирж исэн аль хэдийн бүгдийг нь зөрчүүлсэх нь болж таарна. Тэгээ шууд л нөгөөх нь чинь ард нь сэлмээ толгаад. Би танаас нэг зүйлийг асууя. Та яагаад хачин алзыг өөрийнхөө уруулан дээр байнга байлгаад байдаг юм те? Яг нэг зүйлийг сонсч байсан л та. Ах トゥ нар чинь таны хачин алз уруулан дээр байлгадаг гэж гоовчлоход нь түүднийг өсгөж байгаад хариугаа авсан гэдэг. Энийг би драма юу? Эсвэл өөрийнхөө үн цэнийг тодорхойлох гэсэн худлаа зуурах болов мэдэхгүй байна. Та яагаад натаа тохирлож болохгүй гэж. Нөгөө тал манай хоёрын тулаан дөрвшилж нэ. Агаарч өхөнд байна шүү. Их хэмжээний мана мэдрэгдэж байна. Сонирхолтой өрсөлдөгч гэсэн нь. Наадах чинь хөлтний тэргийн хэлэх үг байна. Тийм байж бүр өөрийгөө манай хатагтаа шиг язгууртан гэдэг юм шивцтэй. Би угаасаа язгууртан штэ. Харин чам шиг юм. Язгууртны ялна гэж бодоо юу. Битгий язгууртын нэр хүнтэй гутаагаад байгаа гэснээр өднөж харагдахгүй маш олон дайралтыг манай гэсэрлөө илгэнэ. Тэгснэ одоо хангалттай гээд өнөөх сэлбийг нь хойшоо болгож өргөдүүлэн яг духан тус газрын цогхнуудаа гэтэл зөрүүлээд манай хүний дайралтыг хамгаалж чаднаа. Гэсэр залуу үзэнтэй. Саяных таны сүүлчийн дайралт байлаа. Ингээд хаанагтайгээс цус садраад эхлэх бөгөөд манай хүнийг яг алж чадалгүйгээр зүгээр л гарыг нь саяны дайралтан шүргсэн байдаг. Ямар ч тач манай хүнийг бол яагаад тийш доошоо хийж анхаарлаа сурлуулж болохгүй юм байна гэдгийг мэдээ авна. Гэхдээ гисрийн хувьд бол нэлээн хүндрэлтэй асуудалд орсон. Учир нь юу гэхээр маш хурдан хөдөлгөөнтэй ардаас нь дасралтгүй дайралтыг хийж тулааныг удирдах, ойрын занаас дайралт хийх оролдох болгонд шууд л зогсоож байд. Сэлмүүд мөргөлдөх үед тэр хоёр сэлмийг салгаж боломгүй мэд харагдуулж намайг хуурдаг.
ийм манатай хүнтэй би энэ тэнцэж чадахгүй. Гэхдээ би энэ цаг үед байгаа манаг ашиглаж түүнийг одоо энд буулгаж авна гэдэг жоохон харамсалтай юм. Гэхдээ чиний анзаараагүй нэг зүйл бай. Тэр бол миний онцгой мана эзэмших арга техник. 3 дугаар цум чөлөөлөлт. Ясны язар хурдтайгаар нөгөөдөр шин дайраа сэлмийг нь зайлуулж чаднаа. Гэсэр залуу эзэнтэй. Толооны үеэр яаж ийм их хэмжээний манагаар дайрч чаддаг вэ? Эртэн гэсэр шууд л дайраад яг дуухан дээр нь сэлмээ тулгахтаан зэрэгцээд зогс гэсэн хоолой гардаг. Тэр хүний амиалаа байх бөгөөд бэлэндээ хэдийн барьцаалагдчихжээ. Одоо болно 10,000 алтан цус чинь зүгээр л өгчихье. Аль хэдийн зүгээр өгчихгүй дээ. Гэхдээ чамд нэг дуулах муу мэдээ байна. Хүүнөсөд 20,000 алтан цус олчихсон. Өдөртөө солигдоход өнөө Эмилия чинь Барбандыг өрөөнд оруулаад ирж гисэн нэлийн зад загнаж эхэлнэ. Тэгээ яг юу болсон эсхийг нь асуухад энэ гисэр гэдэг хулгайч чинь үнэхээр босож болохоор хүнийг нь болчихсон байна гэдгийг нь хэлж өгдөг. Тэгээд энэ бүх саяны болсон үйл явдлыг Дельфийн хаанд улсад юусэн мэддэж болохгүй. Яг тэгэхээр Дюк Дельфин гэдэг нь амар нэг тийм айхтаргүй юм шиг байгаамаа. Эннийх нь учрыг нь тэгээд сүүлдэн тайлбарлаад өгч болохоор одоо ингэж хэлэхгүй өнгөрчээ. Гисэр гэдэг хулгайчийн худалдаачны хооронд юу болсон бүгдийг нь мэдж байгаа учраас өөр бас зүйлийг мэдэж байж магадгүй. Тиймээс бид нь ганцхан дарга байгаа гисрийг ал. Мэдээж гисрийг алхахын тулд эд мөрийн баримт үлдээхгүй тулд хүлэг өдрөдөө явуулах ямарч боломж байхгүй. Тиймээс өөр нэг хүмүүсийг явуулахар болно. Тэд нар яг хий юм бэ гэхлээр муурнууд. Галзуу муурнууд гэдэг очтой хэсэг бүлэг хүмүүс байдаг бөгөөд тэднийг манай гисэр рүү юу болохоор болж байгаа юм? Энэхүү бүлэг нь данаас олж өнчрөгсөд овог угсаагүй хүмүүс мөн байр төргүй хүмүүсээс бүрдэнэ. Тэдний тунд зөвхөн хамгийн авьяаслаг төрөл хиймэрэгжилтэнгүүд бий. Зэрлэг муурын 8 очид. Тэднийг хичээлгий. Ойролцоогоор 10 гаруй хүмүүсийг цуглуулж зөвхөн маанад гаршсан хүмүүсийг л явж авчир. Тэгээд яг хаана алах вэ гэхээр хавцал. За энэ хавц нь болохоор яг Рифолд гэ буюу энэ нутгаас нь Пердиум руу гарах замын нарийнхаа нэг хэсэг гэдэг юм байна. Энэ газар нам гүм асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой. Учир нь орчин нь хол хөндөй. Бас газар нутг нь нарийн төвөгтэй байдаг. Замуртай саяны тушаалынхаа дагуу бүх саяны хүмүүсийг нь цуглуулахар болно. Тэгээ нөгөө Амелия чинь энэ чиг надад мэдрүүлсэн нэг торомтлын төлөөсийг хийцэн нэг цагт төлөхөл болно. Нөгөө талд гисэр Рифолдоос гараад явж байх бөгөөд сүүх төргөндөө өөрийнхөө шархыг боож байдаг. Дэмуртаж Амелиагаас авсан 20,000 алт манай газар нутаг ахин сэргэд хангалттай. Хэдэн жилийн хэмнэж байгаагаас ямар ч л байхгүй. Хэрвээ Амелиг алчихсан бол уг нь ашигтай байлаа. Гэхдээ тэгвэл иргэд босолтгүй дайн тэгдэх юм да. Төр зөөрийн хүслээсээ болоод өөрийн газар нутгаа эрсдэлд оруулж болохгүй. Пердиум яг одоо барбанчуудаас болоод хүнд цагийг туулж байгаа. Тийм болохоор би энэ зүйлээс төр угарсан дээр баг. За энэ барбанчууд гэдэг нь яг юм бэ гэхлээр одоо энэ Пердиум улстай хөршөлдөг хэсэг бүлэг мангас дээрэмчд гэж ойлгож байгаа. Тэгээ дараа нь сүүл нь би илүү тодорхой тайлбарлаад өгнө. Бас миний архти мөн худалдаачны холбоог мэдэж байгаа Амелия тангалтай төвгүүд нь би нотаад чамайг сайн ашигланаа. За энэ хэрэгээр нь талендуулаад манай хүн жаахан Амелиаг саах гэдэг байгаа байхгүй юу? Нутгийн мурдтайж бүх зүйлийг нь энэ Фергус тандаад хэрвээ дотор чимээ шууган гарах юм бол цэргүүдийг нь зогсоодаад Амелиаг цүрдүүлээрэ гэж Фергус тушаал өгтөл Белинда энэ бүгдийг хийчихсэн байж таардаг. Тэгээ цааш өргөлөөлөв явж нь манай хүний 3 дугаар цөмөө нээснээс болоод нэлээд сулжчихсан байдаг бөгөөд энийг нь анзаарсан Белинда таны манарын сувгч бүглэрсэн байж магадгүй гэд түнд зүү тавьж өгнө. Тэгээ саяных нь хийсэн зүйлээс нь нэрэл өөрийнх нь мананы урсгал чөлөөтэй урсаж байгааг нь анзаарсан манай гисэр ер нь энэ Белинда гэдэг энгийн хэнийг хүн биш шүү. Тэгээ энэ Белиндаг нь ээж нь авчирч байсан юм байна лээ штэ. Ямар тааж өөр нэг зүйл бодохгүйгээр манай нутагт ийм чадралтай хүмүүс олон байна юм аа те. Одоолгүй маш олон хүчтэй дайснууд гарч ирнэ. Би танд ямар нөхцөлгүйгээр итгэдэг болохоор юун дээр ч хамаагүй тусалж чадна. Тийм болохоор хадагтай Амелигаас яагаад тийм их хэмжээний мөнгө авсан надад хэлээч. Би мөнгө өрөх хэрэгтэй байсан юм аа. Гэхдээ Амелия бол миний мэдэх ганц баян хүн. Гэхдээ нөгөө хоёрын сургууль хайх гэж байгаа байхгүй юу? Ам бие үл хайхран байж зүгээр таны өөрөх мөнгийг бэлдээд байгаа юм биш үсттэй гэдэг утгаар. За тэгээд манай хүн за энэ асуудлыг уусаа ийшээ тийшээ тарахгүй. Ихтэй яг юу хийх гэж байгаагаа хэлье. Тэр нь болохоор араатуудын ойг чөлөөлж дундуур нь явах зам хийнэ гэж хэлдэг.
За тэгээд энэ 10-нуудын ой гэдэг газар нь эдний удам ерөөсөө ойртож байгаагүй бөгөөд элен зөмөл энэ 10-нуудын ойд очоод тэрнээс хойш ерөөсөө тийш очихыг хөргөлсөн юм шиг байгаа. Гэхдээ цаашаа хэдүүлээ гэрлүүг харж болохгүй. Ягаад гэхээр энэ Амелиа гэдэг хүүр чинь угаасаа биднийг зүгээр явуулахгүй намайг алхахыг л доролдох учраас өөр нэг газраар ороод гарнаа гэж хэлдэг. Тэгээд тэр газар руу хэлснийхэн дагуу яваад очиход нэгэн учир бүтүүлийг бөвис нь байшин байдаг бөгөөд өнөө хаалгыг тогшоход бөвис өвөө гараад ирдэг. Нөгөө бөвис өвөгч нь бэлэн тарангуйта заад үсэн тийм. Тэр мөнгөд итгэлтэй байгаа юм. Би л тэрийг тулдах хэмжээний биеийн байдалтай байгаа гэж юусоо бодохгүй байна. Үгүй ээ, энэ бол зөв газар. Та уйдсан байхаа залуу эзэнтэй. Намины цагийг өрхөө болоод явц үз. Хүлээгээрэй. Рататоск хөлсний цэргүүдийн хуучин ахлагч Гилио. Би тантай уулзахыг их удаан хүлээлээ. Буюу энэ нэг хүнтэй тохиролцож цаашаа хамтдаа явахаар болж байгаа юм. Зэмэртэ чиний хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх өсвөл 8000 лайк. Тэгээ 8000 хүрэх юм бол дараагийн партиг илүү хурдан оруулнаа. Тийм болохоор та хэд зөвхөн лайк дарах бодоод л би бичлэгээ бодоод л хоёр талдаа тэгээ сүсэглээ сууж заяа. Энэ хүртэл үзсэнд нь үнэхээр баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.